одоо биднес шиг хүмүүсийн хамгийн гол зорилго бол бушуухан ирүүл болох гэдэг байна. Яг хэвтэрт байсан хүн чинь өөрийгөө бүү нэг мэд улсын аваргын тайзан дээр зогсож идэг. Яг тэр мөчтөл зүрх бол баачих шиг догдлоо. Юу хийж байгаа юм бэ чи гэдэг өөрийгөө. За Монголын бодит хүйцийн хөгжлийн холбооноос хүргэж энэхүү подкаст юм. Анхны зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ёндангийн Алтан гэрэл ах маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд та сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? За таны бэлтгэл сургуульд сайн байна уу? Өндөр. За тэгээд бит хоёрын ерөнхийдөө өнөөдрийн подкастн дээр ярилцах сэдв болохоор за та энэ бодилдын фитнесийн одоо энэ спорттой яаж холбогдсон бэ? Яг энэ хүрэх одоо замналын талаар бас нэлээд сайн ярилцсан. За тэгээд хоёлаа бас 2025 онд Монгол улсын аврагт Монголын бодилдын фитнесийн хөгжлийн холбооны улсын аврагт оролцсон шүү дээ. За энэ жил бол бүр одоо таны тусгай хэрэгцээтэйгээд ангилал гарсан байгаа. За тэгээд энэ улсын аврагта бэлдэж байгаа явцынхаа талаар хоёлаа бас сайн ярилцаад за тэгээ хоёлаа сайхан чөлөөт ярилцлага өргөлжлүүлье. Тэгье. За. Тэгээ юуны өмнө бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны энэ санаачлалын болж байгаа подкастынхаа зочноор өрн залсанд баярлалаа. Танд одоо танай нэвтрүүлгийн подкастны бэлж байгаа уран бүтээлчдийн баг хамт олонд. За баярлалаа. Тэгээд би бол энэ бодибилдинг фитнесийн спортоор холбогдох болсон шалтгаан нь бол нэлээд гүнзгий улбаатай. 2022 онд сахарын өвчний хүндрэлийн улмаас харвал төгсөн. Одоо тал бие буюу энэ зүүн тал зүүн гар хөл бол мэдээгүй болсон. Тэгэл одоо ерөөсөө ирүүл болъё. Бушуухан одоо амьдралын хуучин хэв хөвшилдээ оръё. Химнэлдээ оръё гэж бодоод л одоо арга зам бол сайн гэсэн нэлээ олон имлгүүдээр явсан. Сайн гэсэн болгон бол өсчиж очиад байсан. Тэгээд за ер нь бол фитнес л зүгээр юм байна гэж бодож. За тэгээд 23 онд Ярамгийн Sky Fitness клубт анх орсноор хаалгын татж орсноор одоо тэрнээс өмнө бол 22 онд харавчаад 22 оны 12 сард анх 10 дугаар хорлын Saxus гэдэг фитнес клубт оржуулаад тэнд одоо хоёр багш самтгийн одоо хоёр энтергээд багш нараар бас анхны нэг зүгжиг фитнесийн хөдөлгөөн дасгал ном зүгжиг заалгаж исэн. Тэгээд гэр Ярамг руу нүүс учраас Ярамгийн одоо хамгийн ойрхон байгаа Sky Fitness клубын хаалгаар орсон. Тэгээ ингэж л одоо фитнестэй холбогдсон доо. Фитнестэй ингээд байнга яваад байхаар өдөр болгон ингээд очихгүй л бол ингээд би нэг жоохон нозоороод байгаа юм шиг нэг хүндрээд байгаа юм шиг нэг очиж ижил нэг юмд очисон юм шиг би өшөө нэг жоохон хөнгөн сайхан болчих юм шиг санагдал. Явсаар байтал нэг мэдсэн 23 оноос хойш одоо 26 он болсон байна. Энэ завсар 25 онд бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны улсын авраг шалгаруулах тэмцээн гэсэн зар бүр оны эхнээс цагаан сарын өмнөхөн заран дуулаад тэгээд тэнд оруулаад ингээд багштай хэлээд за ингээд дашрамд бол манай энэ нэвтрүүлгийн хөтлөгч нь бол манай фитнесийн багш Мөнхөрдөн манай Sky Fitness-ийн клубын багш маань юм байгаа. Тэгэхээр би танд хэлжсэн те. Багшаа би тэмцээнд орё л таа гэсэн. Тэгээ эхлээд багшийг харж энэ хүн чи юу хэлж үг гэсэн маягтай нэлээ гайхсан царайтай байжсэн. Гүнээрээ за одоо хүний урам юм да гэж бодсон уу. За тэгдэг та тэгээд жим ингээ хасах нь биш үү гэд. Тэгээ ойлаач одоо хэдэн килограммжтэйгээс хэдэн килограмм болж орсон билээ те. За бараг 77 8 байсан баг. Тэгэл та бол 1.5 хэлсэн ш 58 болно шүү л гэсэн. 58 болох гэж үүлээ үтсэ. Үүлээ үзэх яг би ч одоо анх удаага тэгж хоолны дэглэмд орж байгаа хүн. Тэгээд надад чинь энэ биеийн саажилтыг эрүүл болохоос гадна нэг сахараа хийнэ гэж нэг том асуудал байдаг. Тэгэхээр тэр хоолны дэглэм бол надад маш сайн нараа эргээр нөлөөлж байгаа. Яг сахартай хүн чинь нэг амруугаа орох юм. За тэгээд энэ өдөр болгоны нэг байнгын олон удаагийн давтамжтай хөдөлгөөнүүд, дасгалууд дээрээс нь хоолны дэглэмд орчхоор надад зохимж бол үнэхээр их таалагдсан. Тэгээ тайзан дээр анх удаа гарсан юугаач мэдэхгүй. Ингэдэг юм бах, ингэх л ёстой юм бах гэж бодвол.
Тэгээ ядж явах тэр чинь хөл нүцгэн гарнаа. Тий. Хөл нүцгэн гарна. Тэгээ тэр чинь нөгөө эрүүл улсуудтай цуг зогсохоор чинь өөрийгөө ямар харагдж байгаагаа ч мэдэхгүй. Дараа нэг зураг харсан чинь мөн иччихлээ. Гэхдээ дэж чинь таны хувьд бол одоо нэг маш том ялалт байгаа шүү дээ. Илээ чинь бүр одоо үнэхээр за энэ хөдөлгөөн байтугай хэвтэж байсан хүн чинь тайзан дээр гараад зогсно гэдэг чинь том ялалт та тий. Яг хэвтэрт байсан хүн чинь өөрийгөө бүү нэг мэд улсын аваргын тайзан дээр зогсож идэг. Яг тэр мөчтөл зүрх бол баачих шиг догдлол. Юу хийж байгаа юм бэ чи гэж өөрийгөө гайхаж шиг. Явцад бас миний нөгөө сэтгэл хөдлөл бас их байсан шүү дээ тий. Тэгээ тэр тайзан дээр тэр тэмцээ үзчихсэн үзэгчдийн хувьд ч гэсэн бас үнэхээр сонин зүйл байсан гэж би бодоод. Тэгээ их сонин сайхан спорт юм байна гэдэг тэрний сошиал дурлсан л да. Одоо тэгэл сая Нодингийн улсын аваргаас одоо энэ болох гэж байгаа улсын аварга хүртэл нэг жилийн хугацаанд бол дасгал бэлтгэлээ хийж яхад бол Нодингийн миний тайзан дээр гарсан л бодогдол. За Нодингийнх шиг л гарахгүй юм шүү. Тэрнээс л илүү сайн байх хэрэгтэй. Тий, илүү сайн байх хэрэгтэй. Нэг жилийн дотор ядаад хүн хөвсөж өөрчлөх хэрэгтэй, өөрчлөлт харагдах хэрэгтэй гэж бодвол нэлээд л хийж л байна. Одоо тэгээд сарын хугацаа үлдлээ. Одоо ч 3 сарын яг ер нь бол цагаан сарын шинийн 5-наас л ер нь тийм шүү дээ. Цагаан сарын дараагаас л хоолны дэглэмд орсон. Бэлтгэл картын нэмэгдээд л эхэлсэн байгаа тий. За та тэгээ ер нь за энэ спортоор хичээлээд одоо улсын аврагт очих гэж явж байгаа замд л одоо ингэ тодорхой байгаа шүү дээ. Та чи өөрөө ер нь бол жүжигчин хүн байсан. Тэгээ жүжигчин хүн байгаад за одоо ингээд спортоор хичээлж спортыг танин мэдэж яг энэ тайзан дээр гарах жүжигчний өнцгөөс тайзан дээр гарах хоёрын та нэг ялгаа нэг ялгаа бол зөнд маргал тэнгэр газар шиг. Өмнө нь бол чинь тайзан дээр гарахтаа юм уу ямарваа нэгэн камерын өмнө кино жүжигэнд бол нэг дүрийг бүтээж гардаг байсан бол одоо бол өөрөөрөө жинхэнэ өөрийнхөө тийш дээ. Тэгээд нүцгэн хөл нүцгэн тэгээ энэ өөрийнхөө бие билдрийг өөрчлөлт энэ хугацаанд яаж бэлдсэн бэлтгэлээ одоо нэг өсний дүн тавиулах гэдэг шүү дээ. Тэгээ ингээ гарахаар яг уран бүтээлчэнд бол айгүй сонирхол санагддаг байлээ. Ингээ тайзан дээр гарч ирээд булчин ширмэс за би эрүүл сарвал би хаага. Тэгээ аль болохоор нөгөөх чи бас нодон тэгээд байгаа маа. Тайзан дээр гарчаад үгүй саажилт маажилт энэ хөдөлгөөнөл мэддэхгүй юм шүү гэж. Аль болохоор тэрийгэ нууж муугаад тэрнээс одоо яаж санаа зовоод юм уу нэг бол би байнгын дасгалаар ингээд зүгээр болцсон шүү гэж харуулах гээд байгаа мó нэг тийм болт юм лээ. Тий. Одоо ер нь бол анх хоёулаа танилцж байхад бол таны нөгөө нэг хөдөлгөөний явц бол ингээд маш удаасралтай ингээд яг таягдуулдаг. Заалан дотор явж байгаа хөдөлгөөн ч гэсэн заалан дотор дасгал хийж байгаа, бэлтгэл хийж байгаа явц ч гэсэн ер нь бол хөдөлгөөний хувьд бол маш таар байсан шүү дээ, тийм ээ. Одоо би хай танаар тоглол нөгөө заалан дотор битгий гүгээд. Одоо таны хөдөлгөөн бол ингээд бүр шал ондоо болсон байхгүй юу? Тэгээ би энэ спорт бол ер нь хүн бүрт одоо нийт одоо фитнес спорт бол ер нь яг нийтийн биеийн тамир талтаа ингээд маш сайн нөлөөлж байна гэж хараад идэв таныг харахаар. Тэгээд энэ өвдөж зовоод одоо хөвтөж байгаа мянган залуучууд мянган хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүсүүдэд одоо та нэг яг ямар нөхцөл дээрээс та ингээд боссон бэ? Яг танд ямар мэдрэмж төрөөд ер нь ингээд энэ хөдөлгөөн хий гэсэн бодол орж ирсэн талаараа та нэг ярьж өгөөч. Ер нь бол хүн хамгийн түрүүд ингээд өвдөөд гівтчихээр би ч гівтэрт байсан шүү. Тэгээд тэргийн цэртэй эхнэр хүүхдэрээ төрүүлдэг. Тэгээ нэг ганцхан сарын өмнө хэдхэн сарын өмнө би өөрөө өсвөр чарайгаа явж исэн хүн. Тэгэл гинт хоригдол хөдөлгөөний хязгаарлалтанд орол тэргийн цэр дээр мөн гівтэрт байгаад эхлэхээр босох юмсан л гэж боддог байлээ. Босуухан шиг л босмоор байна. Тэгээ босуухан босохын тулд чинь л нэг хөдлөөд байх хэрэгтэй. Тэгэхээр байнгын хөдөлгөөн хийх газар бол ерөөсөө фитнес байна. Тэгэхээр тэнд нэг багштай хөдөлгөөний булчин ширмсний учир начрыг олоод заагаад зөвлөд өгчхөр хүн байх хэрэгтэй. Тэгэхээр тэр нь бол багш байна. Тэгэл би ер нь фитнест ер нь яваад бай, тууштай яваад гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаал. Тэгжил одоо энэ фитнес спортод фитнесийн зааланд дурлах болсон шалтгаан ерөөсөө л энэ.
Тэгэхээр яг одоо миний ижил юм уу одоо яг яах учраа олохгүй байгаа хүмүүс ирвэ байх юм бол бушуухан л бос хөл дээрээ тэнцэж бос. Тэгэл нөгөө ийм одоо биднес шиг хүмүүсийн хамгийн гол зорилго бол бушуухан ирүүл болох гэдэг байна. Ирүүл болох зорилгынхоо төлөө өөрөө л алах, өөрөө л зүтгээд би чинь 3 давхрын шатаар тэгэхэд чинь би ч их зовлонтой бизнес рүү их зовлонтой явдаг байсан. Ягаад гэвэл таягтай мөртлөө унаад энэ зүүн мэдээгүй саажилтаа энэ гараа хуглаа хийчихсэн байхгүй. Тэр энэ гар чинь соёлттой нөгөө юутай байжгаад шохотой байжгаад соёлттой тэгээд хөлөөж хэрж явдаг бас таяг тулцсан ийм байж байгаа. За тэгээд энэ нөгөө шохоо мохоогоо чавчлаа нөгөө гар хөл маань хөдлөксөр байгаад амар өвдөнө. Тэгээ хөдлөксөр байгаа нөгөө өвчмөчний зүйлдэ тоохоо байлаа. Тэгээ өөрөө төгөөл тэгжил ажиллахгүй л бол хүн бол ямар ч нөхцөлд фитнесийн хаалгыг татаж болно. Тэнд бол хүний бие махбодтой биш. Яг өөрөөхөө л бие булчин бие махбодтойгоо харьцаж байгаа юм чинь. Наазахын өвдөх, зовирлах, за тэр нэг булрах энэ төр бол миний л асуудал учраас би л өөрийгөө ингэж маргааш ч гэсэн би энэ дасгалаа хийн. Маргааш дахиад буларчлаа гэж явахгүй байвал нөгөө би хаа чин дахиад нөгөө сэргэлт нэхэд идэг, хөдөлгөөн нэхэд идэг. Тэгэхээр л надад бол тэр нэг олон удаагийн давтамжтай энэ байнгын өдөр болгоны хийж байгаа нь л илүү их таалагдаад байгаа юм. Тэгээ одоо энэ 7 хоногт өнөөдөр хийж чадаагүй байсан юм маргааш дараа 7 хоногийн 3 дахь өдөр гэхэд нэг мэдхэд нөгөө булраан нөгөө зовирлээдсэн зовир нь байхгүй болсон. Нэг мэдхэд гинтл сандаг байхгүй. Үшин энэ нэрийг яагаад өвдөхгүй байгаа юм бол түрүү 7 хоногч өвдөжсөн шүү дээ. Тэгэхээр энэ миннээс чинь өөрөө их урам авт юм байна. За тэгвэл дахиад нэг жоохон ачааллын нэмэд үзэл дээ. Өшөө өвдөх нь. Өшөөд өвдөжлээвэл надад юм байна. Энэ нэг булчинд байна. Зангирсан байна. Хөдөлгөөн гуудчихаар тий. Булчин 30 ерөөсөө нэг бодлоо их залахгүй юм билээ шүү. Жоохон хөдлөхгүй нэлээ удаад дэвтэр метрт байсан хурчин жоохон удаа ачаалтай хөдлөгчхөр өнөөх нь буларна өвдөлт өгнө. Тэгээд би тэндээс нэг л юм бас ойлгосон нэг хүмүүс дэлгэхэд бол өвдөлт өгөөл эхлүүл булчин чи ажиллаад сайжрлын дохио юм байна шүү гэдгийг гэж л ойлгомоор юм. Тэр нэг булчинг ажилуулсны дараах булралыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм ээ. Түүнээс одоо зүгээр байж байгаад өвдөх яг нэг булчин ажиллаад бүтэн ачааллаа буларж байгаа мэдрэмжэн дэр булчин ажилд орж эхэлж байна л гэсэн үг дээ. Нөгөө нэг саажилттай нэг хэдэн сар юм уу жил мэл болчихоор чи эн чинь унтаа байд юм л нөгөө булчин гүч хөдлөхгүй. Тэгэхээр унтаа болохоор чи дээрээс нь минийх чинь нөгөө сахарын өндөрлөл учраас нөгөө сахараа хянана гэж нэг том асуудал байдаг. Тэгэхээр ингээ энэ булчин чиг хөдөлж ийж хөл гарын энэ том булчин гүч хөдөлж ийж өнөө цусан дах сахараа шатаадаг. Тэгээд нөгөө сахар шатаад байгаа учраас нөгөө би сахараа ингээ байнга үзээд хянаад одоо хэд байгаа бол гэж санаа зовох шаардлагагүй болж байгаа. Ерөнхийдөө нэг өдөр тутмынхаа нэг за энэ дасгалыг нэг ийм оролтоор орцсон байхад миний сахар өнөөдрийг ийм төвшөнд байдгаа гэдгийг болол нөгөө нэг та нөгөө биедээ хийцэн байдаг аппаратаар нэг хянцдаг штэ тийм ээ. Линкс гээд ингээ биедээ ингээ наачдаг. Энэ өөрөө нэг нарийнхан зүйт гэдэг байхгүй ингээд. Тэгээд тэр нь бол тэр мэдээлэл ингээ гар утсан дээр ирээд би сахараа бол за одоо нэг 6.7 байна да. 5.7 байна да. Нэг бол 8.9 байна да гэд. Тэгээ нэг жоохон ингээ хүчжүүлээд том булчингаа одоо сууж усах ч юм уу. Ийм дасгал хийхээр нөгөө сахар нь бууж явах жишээ нь. Тэр чанараараа сахарнд их ятах юм байна. Тэгээд ер нь бол 24 цагийнхаа одоо нөгөө сахарынхаа юм хөдөлгөөнийг тэр жигт ингээд хин чадаад байдаг учраас ер нь бол хоол хүнснийхаа ч гэсэн учрыг яг энэ хяндаг линксийнхаа тусламжтайгаар бас хянчаад байгаа шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд сахартай хүмүүс сахар гэж өвчин бол ерөөсөө л энэ одоо их гамшиг болж. Харин тийм. Бараг нэг ясны тахал болж. Тэгэхээр сахартай хүмүүсийг би фитнес дээр хүрээд ирээ. Ойр зурын нэг бол аль болохоор идэвхтэй амьдралын хэм маягийг сонгоо. Тэгээ одоо гүйж харайж марайж гэхээсээ илүүтэй яг ингээд зоригтой сахараа буулгана гэж. Тэгэхээр энэ идэвхтэй амьдралын энэ хөдөлгөөн хэм маяг дасгалууд бол тэрүүгээрээ ингээд булчингаа илүүтэй хөдөлгөснөөр цусан дах сахараа шатааж сахарын өндөр үзүүлэлтүүдэд буулгах ийм боломжтой байна гэдгийг би ойлгож авсан. Ер нь бол яг сахартай болсон ч гэсэн сахарын хэмжээг яг
тогтмол төвшөнд барьж чадж байгаа зүйл чинь булчингуудыг ажилуулах юм байна л гэж ер нь бол та хувьдаа ойлгочод яваад байгаа шүү дээ, тийм ээ. Сахартай хүний ер нь энэ тэргүүний хамгийн нэг номерын зорилго бол сахараа хэвийн барих. Тэгэхгүй бол миний сахар 15, 18, 20 хүрсэн явж л байдгийг. Над яадаг ч гүшдгээ яваад байдаг байхгүй. А цаагаараа бол өнөө бөөрийн, өнөө зүрхийн, нүдийн өнөө өндөр сахар чинь ингээд нарийн хялгсан судсуудаар идэв явж байдаг. Захын эрхтнүүдээ хүртэл ингээд. Тийм, нарийн хялгсан судснууд ажилгүй болно тий. Тэгэл алстан бол хөл гараа тайруулах байдаг юм уу? Одоо жишээ нь над чиг харвалт өгөх байдаг юм уу? Нэг юм хүндрэлүүд нь ийм айхтар хүнд ирдэг учраас тоохгүй байж болохгүй өвчний л нэг. Одоо илүү нөгөө хоолны дэглэмийг ер нь бол ингээд яг барьснараа сахарынхаа нөгөө 3 сарын үзүүлэлтүүдийг хянахаар тань дээр нэг тоо гарч ирдэг шүү дээ, тийм ээ. Тэр тооныхаа талаар та нэг яриач. Би тэгээд надны нэг айхтар мэл гайхсан юм нь юу гэхээр 2 сард би сахарынхаа 3 сарын дундчиг үзүүлсэн. Тэгсэн чинь 3 сарын дунд чинь 9.1 гарч байгаа. Тэр нь бол тэмцээнд бэлдэж эхлэхээс өмнө гэсэн үг шүү дээ, тийм. Тэмцээнд орё гэдэг шийдвэр гаргахаас өмнө. 9.1 3 сарын дунд ч бол асар өндөр байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл жирийн үед бол 10-аас дээшгээ 13 4 хүрж исэн байна. Доошогоо бол за нэг 5 6 хүрж исэн байна гэж ойлгогдно. 9.1-ийг бол. Тэгээд тэмцээний бэлтгэлд ороод хоолны дэглэмд орсон чинь 5 сарын ихээр сахарыг 3 сарын дундчиг дахиад үзүүлж байгаа. Тэгсэн 5.1 болоод гараад. Тэгсэн манай сахарын хяналт тэмцэх бүр гайхаад. Та чинь яг юу хэрэглээд ингээд 9.1 байсан сахарыг 3 сарын дундчиг ингээд 5.1 болгочихвоо гэд. Тэгэл би өөрөө ч гэсэн гайхаад ямар баг гарч ийна гэд. Ерөөсөө 5.1 гэдэг тоог бол 3 сарын дундчаар би анхудаага сонсож байгаа. Тэгэл бодоход дүгнэлт хийхэд бол би энэ 3 сарын дотор яалаа. Ерөөсөө л тэмцээний бэлтгэл хоолны дэглэмд орсон. Тэгээд тэмцээн бэлдэж гин гээд өдөр бүр фитнес дээр байсан дасгалаа хийсэн. Тэгэхээр хоолны дэглэм бол мэдээж дахианы махаа идэнэ. За тэгээд ногоон өнгийн ногоонууд юу гэдгийг байцаа брокколи тэгээд тиймнүүдээ идэнэ. Өдрийн хоол бол бэлтгэлийн өмнө тохирсон маш бага нүүрс ус авч ирсэн тийм ээ. Тий. Тэгээ нүүрс ус ч л нэрэ нүүрс ус гэснээс нүүрс ус л өөрөө хүний сахарыг илүү өсгөж үйдэг. Тэр жигтэй ихтгэрэл өсгөж байгаа тийм тий. Тэгэхээр нүүрс ус ихтэй одоо гурил бити идэ будаа бити идэ гэдэг нь ерөөсөө ийм л өчтөр юм бэл. Нөгөөдөл чи оронгуудаа түргэн задардаг. Задарч байгаагийнхаа хэмжээгээр цусан дах сахарыг ингэж огцом өсгөж идэг. Юу болвол фитнес бол яг энэний эсрэг байгаад байгаа. Аль болохоор нүүрс ус багтай баг хэрэглэх. За яг нөгөө булчингийн тэжээл болгож цагаан будаа идэх байдаг юм тэрийг зөвлөн л дөө. Гэтэ тэр нь бол өөрийн тодорхой хэмжээтэй. Хойлоос болохоор сахарын түвшинг хянахын тулд нүүрсийг маш бага авч явж иж нөгөө хяндаг юмараа хянсан шүү дээ. Тий. Тамирчид бол одоо нөгөө яг нүүрс ус бол яг булчинд хэрэгтэй зүйл. Гэхдээ ер нь алсаараа одоо энэ сахарын ямар нэгэн хүндрэл үүссэн хүн бол ер нь нүүрс ус л хамгийн том дайсан юм байна гэдгийг хоёлаа ер нь бас нэлээд сайн ойлгож авсан. Орондоч бас нэлээд сайн ярилцлаа. Яа багшаа ингээд нэг 100 г будаа идсэн чи галзуур чинь дээшгээ явж гэж байна. Одоо яана гэл. Тэгээ хоёулаа да. Гэхдээ тэгээ нүүрс усаа яаж хоёулаа юугаар орлуулах юм бэ? Тэгээ нүүрс ус байхгүй бол таны булчин чинь тижээл байхгүй. Энэ өдөр болгоны дасгал хийгээд юм. Тэг булчингаа буцаагаар барьж идэв штэ гэн. Яг тэр их санаа. Тэгээ энэ жил бас цагаан сарын дараанаас би ч одоо нийтдээ 60 70 хоногийн бэлтгэл хийжлээ. Цагаан сарын дараанаас бэлтгэл хийгээд сая 4 сарын нэг 4-5 хоногийн өмнө дахиад цусаараа өндөгний цусны дэлгэрэнгүй шинжилгээгөө 3 сарын дунд ч явууллаа гэсэн 501 гарч байгаа 5.1 биш. Бүр одоо 4 хэд рүү орох гэж шүү дээ. Тийм байна. Тэгэхээр 5 буюу 5 гэдэг бол ерөөсөө л эрүүл хүний үзүүлэлттэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр би за энэ нэг байнгын дасгал хөдөлгөөн за тэгээ энэ фитнесийн хоолны дэглэм энтер гэдэг бол сахарнд бол гайхалтай зөгцдөг юм байна л гэж. Тийм. Одоо болохоор хоёлаа гэхдээ нүүрс усныг яг эсрэгээр нь биш. Хоёлаа бол одоо нүүрс ус авч явж байгаа шүү дээ. Нүүрс ус авч яваад тэр нүүрс усыг аль болох түргэн
булчингаар ажиллуулж одоо биеинд нөгөө шатааж дуусгах нь амар үр дүнтэй байгааг ойлгочиход байгаа тий. Нүүрс ус аваад сахар өссөн ч яг шууд бэлтгэл хийж явах явцад шууд доошоо бууж байгаа шүү дээ тийм үү? Чад байгаа юм. Тийм. Тэгэхээр бас яг зөв цагтаа нүүрс усаа аваад бэлтгэлийн ачаалал булчинг сайн ажиллуулж чадах юм бол яг энэ одоо таны ярьж байгаа 501 гэдэг төвшинг ингээд хадгалаад явах боломжтой болчиход байгаа. Тэгэхээр хүмүүсүүд одоо сахартай болцсон шууд татгалзан гэхээсээ илүүгээр яг нөгөө одоо нэг зааланд ороод булчинг бүтэн ачаалал авахулж чаддаг тохиолдолд бол яг тэр бэлтгэл зориулагдсан нүүрсийг бол авах нь бас зөв юм байна гэдгийг хоёлаас сая нэг туршиж үзсэн. Тийм. Би бол нодингийн туршид бол айсан баг. Тийм нүүрс ус багтай. За боли амар юм байна. За энэ будаа идэх гэдэг чинь тэргүй сахар амар өсгөн. Гэж нодин айжсэн. Энэ жил бол би одоо нэг бага хэмжээний нүүрс яаж аваадсан гэхээр бүлгүүр будаанаас. Тэгсэн. Туркийн бүлгүүр будаа. Тэр одоо энгийн цагаан будааг бол сахарын түргэн задрал нь удаан юм. Хоёлоос баахан бүлгүүр үнэхээр ашигтай байсан. Тэр будааны рекламыг бас хүмүүсүүд түргээд байна шүү дээ. Тий. Давхар сайн эрүүл мэндийн сайн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм байна. Тийм байсан. Биерээ туршсан болохоор. За яг минийх чинь нэг 3-4 бүхэл өстэй. Яг жишээ нь 6 байсан бол нэг 9-8 гараад 9 мэс болоод эхэлнэ. Нөгөө бүлгүүр удаага идэхээр. Тэгэл дараа нөгөө эрчимтэй дасгал руугаа орчиход төд удахгүй буцаагаал 6-5 руугаа ороод. Энгийн цагаан будаа идэхээр хэд болж өсөд байгаа вэ? Бүр 17, 16, 17 болж. Тэгээ бүлгүүр идэхээр 9 болж өсөд байгаа. Тэгэхээр харин маш зөрөөтэй байгаа байхгүй юу? Их зөв хоол, зөв будаа байгаа байхгүй юу? Тэгэхээр сахартай хүмүүс зөвлөхөд бол аманд орж байгаа юм аль дуртайгаа биш, аль хэрэгтэйг л авч идээл гэж байна. Тэгэхээр одоо нөгөө зүгээр цагаан будаа идмээр байвал зүгээр цагаан будаа идэх юм уу? Тэр бүлгүүр будаа идэх юм уу? Манайхан андуураад нөгөө гурвалжин будаа, хар будаа гэж идэх байхгүй. Би нөгөө энэ линксэн чи ачаар нөгөө гурвалжин будаа шар будаага хүртэл идчихсэн шүү дээ. Ямар бол яаж өсөж ийн гээл янах. Тэгээд нөгөөдөл чи адилхан нисэл дээш нисэл явдаг. Хаашд буулгаж чадж байгаа учраас ер нь янз янзын туршиж үдсэн дээ. Тэгсэ. За хаа усаа уугаараа энэ манайхтай хамтарч ажиллаж байгаа юм гой санаа гээд. Баахан юм ирүүлсэн хаа усын уулга. Ам гангаж шүү. Манай подкасттай хамтарч ажиллаж байгаа шин. Дэжгүй өссөн шүү дээ. Угсаа манай холбоотой хамтарч ажиллалт юм уу? Тэгээ энэ жил би бас холбооныханд баярлаад байгаа юм юу гэхээр нодин ч би чинь нэг эрүүл хүмүүстэй цуг зогсож исэн. Тэгээ одоо бол энэ жил нэг их гоё баярлалтай юм юу гэхээр тусгай хэрэгцээд иргэдийн ангил гэж гаргаж байна. Одоо над чиг одоо явдал суудал муу тай хөл гарч яхан тэнэлт минэлт саажилттай ийм улсуудад жишээ нь зориулсан ангил гэж ойлгоод байхгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ярьдаг те. Жишээ нь тэнд бол заавал харвал цаажилттай биш. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөний юм уу тулгуур эрхтний асуудалтай л бол орж болно л гэсэн үг. Тэгэхээр ийм улсуудад иргэдэд хүртэл нээлттэй болгож байгаад бол тэр олон ийм иргэдийн өмнөөс би баярлаа гэж холбоонд хэлмээр. Спортоор хичээллэх боломжийн одоо спортоор хичээллэх зорилгыг олгож өгж штэ тэр хүмүүсүүдэд тий. Одоо үнэхээр спортын сэтгэл зүй байгаад би тэр тайзан дээр гарах хүсэл мөрөөдөлтөй зөндөө олон одоо энэ тусгай хэрэгцээтэй иргэд байгаа штэ. Тэр хүмүүсүүдэд ч боломжийг олгож өгч штэ тий. Нодингийн улсын аваргаар орсноос хойш олон хүн над руу фэйсбүүкээр орж ирсэн. Яавал одоо ингээд тань шиг сахараа юм болохгүй. Яавал ингээд одоо ийм тайзан дээр гарч болох уу? Фитнесээр хичээллэх үү? Сайн фитнес, сайн багш нар хаав байна гэд. Тэгээ би хэлдэг. Чи өөрөө л зорих юм бол сайн хүмүүс бол байгаа. Фитнес дээр явдаг. Одоо би бол фитнес дээр явах дуртай нь юу гэхээр фитнест орж байгаа. Тэнд дасгал хийж байгаа бүх залуучууд дасгал хийж байгаа хүн болго миний багш болж байгаа байхгүй. За хаа та энэ дасгалыг ингээ хийчихвэл танд илүү юм байна. Одоо жишээ нь энэ гарч энэ хөлч хөдлөхгүй байна гэдэг юм уу. Тэгээ манай монгол залуучууд монголчууд ямар гоё нэг нэгэндээ хийлгэмсүү
За нөгөө аппарат төхөөрөмж өөрөөрөө цэнгэлж чадахгүй байл ихэд хурж ирээд туслаад өгнө. Тий. За өнөөх нь ингээд одоо таны хэлдгээр хамаг хурдаараа заалан дотор гүүгээ явж байгаа зам тавиад өгнө. Тэнд их гоё инээр цуглдсан байж байгаа байхгүй. Тий. Ер нь бол нөгөө шав бэлэн болсон цагт нөгөө багш гарч ирдэг гэж үг байдаг шүү дээ. Тэр чинь бол яг тэр хүн өөрийнхөө сэтгэл зүг бэлтгэх нэгдүгээрт өөрийнхөө одоо зорилгыг тодорхойлцсон байгаа хүнд чинь угаасаа хүрэх зам нь яаж иж байгаа л дунд нь нэг юм туслах хүчин зүйл гарч ирж байгаа шүү дээ. Түүнээс одоо хаан сайн багш байна гэж хайж тэр хол явахаасаа илүү ер нь өөрт одоо тэр тусмаа тусгай хэрэгцээ зэрэгт бол хамгийн ойрхон зааландаа ороод тэгээ эхний ээлжинд тэр биеийн хөдөлгөөнийг хийж сурах нь хамгийн зөв байгаа. Олчингуудыг ачаалал сурах нь. Тэгээд угаасаа нөгөө сэтгэл санаа бэлэн болон тэмцээнд орё гэсэн хүсэл зорилго бий болох юм бол яг таны хэлдэг шиг манай Монгол залуучууд чинь бүгдээрээ тийм сайн сэтгэлтэй ямар гоё байдаг шүү дээ. Танд одоо ингээл манай зааланд байж хад төхөөрөмжөө хүртэл одоо бариулаа солиход хүртэл ингээ хүн болгон ирээл тусалдаг жишээний яг таны ярьж байгаагаар ингээл та бол өөрийнхөө сэтгэл зүг бэлдээд тэр зааланд яваад очицсноороо танд амар гоё нөхцөл бий болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тусгай хэрэгцээтэй иргэд маань ер нь хамгийн ойрхон байгаа зааландаа хамгийн эхлээд нэг нүүр хараад сайхан ороод бэлтгэл хийгээд өөрөөсөө ерөөсөө ичиж өөртөө ямар нэгэн зааг хэрэм босгоход хэрэггүй юм байна. Тэгээ би чинь тэгэл нүдэ анилах уурсан за яад. Дунд нэг яхад нэг тэгэхээр татван зан хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа л яад. Би ямар хүнд гинэ. Тим хаалт ер нь байж болохгүй. Тий өөртөө нэг хэрэм босгомооргүй юм байна. Танд тэгэл одоо орж ир тэр зааланд байгаа тухтай мэдрэмж бол их гоё шүү дээ. Гоё шүү дээ. Ингээл яваал орохоор хүн болгон залуучууд болгоо өглөөний минь сайхан амарсан уу та өнөөдөр юу хийх юм яах юм. Яг тийм уур амьсгал ер нь бүх зааланд байгаа дөө. Бүх фитнес тийм л байгаа. Тийм уур. Тэгээд одоо над чиг болсод хамгийн түрүүнд зорилго нь бол юу гэхээр гэртээ зурагтаа сувгаа эргүүлээд утсаа ухаад байх биш. Хамгийн түрүүнд амьд харьцаа нийгэм шиг хийх юм шиг. Нийгмийн харилцаанд орж байгаа шүү. Нийгмийн харилцаанд ороод нөгөө залуучуудынхаа яаж хийж намайг байж авах хугацаанд одоо жишээ нь нүдэн дээр дөнгөж миний хаан ч гэсэн орж ижсэн залуучууд нүдэн дээр биеийн задраад гоё болол яваад өгдөг байхгүй. Ямар гоё юм бэ? Хүн би хөдөлж чаддаг байсан бол гээл. Тэгээд дотроо өөрийгөө харьцуулж удангуудаа үгүй чи одоо хөдөлж чадчихлээ тэр юм биш. Гэдгээ өөртөө ингээл өөрийгөө ажиллаж эхэлж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд ийм улсууд байвал нийгэмших хэрэгтэй. Энэ залуучууд амьд харьцаа одооны залуучууд юу хүсэж бодож яг ямар дасгалыг яаж хийж байна. Ингээ суугаад ахаар чинь за илүү та энийг хийгээд өргөж босгоод хийлэхгүй лав. Тэгвэл таны хийх гээд байгаа оролдлого тэмүүллийг чинь нөгөө залуучууд хараад ойлгодог байхгүй. За энэ дээр чи ингээд туслаад гээ. Надад нөгөө анх нөгөө тэр юунд орчоод байжсэн чинь энэ нөгөө нэг юу хэвтрийн үнийг хөл дээр нь босгосон дасгал штэ гэх нэг хин билээ би сандгүй нэг залуу нэг юм гантел мөрөөд ингээд дээшээ доошоо савах хоёр хөлгөө завсраар оруулаа ингээд дээшээ савах гэдэг давхар нурууныг булчин чангалаад тэгээ нэг хөл хоёр хөлийн тэнцвэр болоод тэр надаа айгүй их өгөөчтэй байсан. Тэгээд тэр үг нь тэр заах болсон шалтгаан айгүй хүндэтгэлтэй болчихж байгаа. Гэхдээ тэр чинь надад заахгүй гараа явуучвал гараа явчих штэ. Тэгвэл ийм дасгал байдаг та гэд. Тэгэхээр чинь алтан гэрлийг хараад үгүй нэг энэ нэг хүнд нэг хэрэгтэй юм хэлээд өгчих юмсан л гэсэн нэг сайхан сэтгэл нь. Тэр надад ямар их эерэг ойлголт өгсөн гэж. Тэр одоо бол хоёулагийн ярилцлага магадгүй хэвтэж байгаа ер нь бол ингээд шантарсан байж байгаа зөндөө олон хүмүүсүүдэд бас хэрэг болж байгаа гэж би ойлгоод байна л да. Тэгээд дээрээс нь уучлаарай өгшөө яриад тасалчаад надад бас нэг зааланд фитнесийн зааланд би ч одоо 2-3 жил болчихлоо. Тэгээ нэг өгүүлэгдээд идэг юм дутуу юм нь юу гэхээр төрөл бүрийн насны одоо 20-тангууд 30-40-тангууд 50-тангууд бүгд орж ирж байна. Манай үеийнхэн л алга. Би ч одоо энэ жил 59 настай. Одоо нэмэх 50 хасах 60 гэх нь хайшин нэмэх 60 гэдэг юм уу тий. Одоо тэнд одоо зүгээр өвөө эмээгийн дүрд ороод байж хахаар нэг цаг ч гэсэн нэг идэвхтэй нэг гүйлтийн зам дээр алхаад нэг өөрөөсөө дүү залуучуудын за одооний энэ залуучуудын хүсэл мөрөөдөл ирмэлзэл нь юу байгаад байгаа юм. Яагаад вэ? Хэрвээ олон 60 нэмэхүүд хичээлээд эхлэх юм бол энэ хөгжлийн холбооноос дахиад нэмэх 60 гэдэг нэмэлт ангиллал гарах чинь билүү. Тий 60 настангуудын дунд бас тэмцээн өрнж болно шүү дээ. Тийм байна.
Чи би чи ирэх жил 60 хүрнэ. Тэгэл өөртөө аминдаа үеийнхнийгээ хань татаа дуудаад байгаа байхгүй. Тийм байна. Бид одоо айл болгоод гэртээ зүгээр сууж өвөө эмээг тоглоод нэг бол өөргөө 60 настай би өвгөн эмгэн болчлоо гэж суух юм би. Нэг цагийг өөртөө зарцуулаад олон жил үр хүүхдүүдэд цаг заваа мөнгө олох гэж унаа машин байр хэрэгтэй болох гэж явлаа шүү дээ. Одоо бид нарын өөрийнхөө дураар хөдөлж, өөрийнхөө дураар бас нэг бие хаагаа баярлуулах цаг иржээ. Булчин шүрмсөө. Гээд үеийнхнийгаа бас уриалмаар байгаа юм л. Тийм. Хүн болгонд нэг цаг 2 цаг бараг утас бариад суух, зурагтай өдөрлөг бариад суух цаг ер нь байдаг шүү дээ. Байдаг. Тэр цагийг л яг өр бүтээлтэй зааланд ороод цаг 30 минут л хөдөл ер нь бол одоо тэр шал өөр зүйл мэдэрнэ шүү дээ. Би ч нөгөө өвчнөөхөө дараа нөгөө гівтэрт байгаад тэрэгэн дээр энэ төр байхдаа утсаа ухаа суучин, фейсбુક ухаа суучин. За тэгээ би энэ өвдөхгүй бол яг байж гэл гэсэн маягтай байж байгаа шүү дээ. Тэгээд утсаа ингэ суухаар 2-3 цаг суучин. Нэг мэдх ингэ хүзүү гөшөөд бүр юу вэ нөгөө чинь хуин шар ус гэдэг чинь дахиад тархинаас ирж байгаа мэдрэлийн судсаа дарах маягтай. Им болж ээжэ гэж би сүүлд тэгж ойлгоод. Тэгэхээр утас ингэж удаан авахд суух муух гэдэг бол бид дахиад асар их сөрөг нөлөөтэй болчиход байгаа. Тэгээ одоо би үеийнхнийгаа цуг залуучуудтай цуг сайхан эрүүл амьдралын хэв маягт суралцъя. Үр хүүхдүүдэд нэг жаахан эрүүл уртудаа харагдтал та. Тийм. Бас анзаараад байхад нэрээ 60 настай ах нар баг байхгүй мөртлөө яг 60 настай ихчнэр их эмээнэр орж ирдэг шүү дээ. Их идэвхтэй тийм. Ганц нэг орж ирдэг тий. Тийм. Тэгэхээр эрэгтэйчүүд нь бүр их юу байгаад байгаа юм шүү. Хойргоо байгаад байгаа юм шүү тий. Тийм байна. За тэгэл нэг тамхи сайхан байг болж аваад ганц 100-га татаал байж байгаа нь сайхан амьдрал биш шүү дээ. Тийм байна тий. Магадгүй тэгэл нэг өөхтөө махаа огтлол 60 настай ах нар олон болвол нэмэгчээр гэдэг ангилал гарч болох юм байна тийм ээ. Үгүй яагаад болдгүй. Нэг 60-аад оныхын 65 6 оныхын 67 оныхын манай оныхын энэ төр нэг тайзан дээр гараад үгүй нэг жилийн дотор юм болчлоо гээд нэг ачцээ нартайгаа өр хүүхдүүдтэйг нэг тайзан дээр бас нэг ингэ байж эхэлдэг. Чи бас нэг амьдралын гоё түүх байхгүй. Амьдралынхаа түүхийг бид өөрсдөө л бичих болохоос биш хүн өмнөөс ч бичихгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр би үеийнхнийгаа бол тэнд олгон харагдах сайлагч боддог. Тэгээ би ч өөрөө ингээ фитнесийн хамгийн гөгшин болчиход байгаа. Тий. Одоо баян жаргал гэдэг нэг бүсгүй байна. 50 нэмэх. Тэгээ бид хоёр фитнесийн бараг эмээ өвгөн болох гэдэг шүү дээ. Шал хөгшин. Одоо хөгшчүүл. Манай баяны хичээн бас ер нь туулсан зам л бас их хүнд шүү дээ, тий. Тий шүү дээ. Одоо яг бүр суг таягтай байж байгаад одоо 23 онд анх фитнесээр ороход 2 хүн байсан таягтай. Тэр нь нэг нь бол баяна. Баяна ч 2 суг таягтай. Би ч ингээ ганц ингээд таягтай. Тэгээд баяна 2 бас эсэргээ. Би ч ингээ босоо вертикал ингээд зүүн гар зүүн хөл. Баянагийнх ч хүүснээсээ доошоо мэдрэлийн бодож нарийн хялгсан судасны харуулт хийж байгаа. Тэгэхээр доошоо мэдээгүй гэсэн. Хүүснээсээ доошоо мэдээгүй болж эхэлж байгаа. Тэгэхээр ингээ хоёулаа нэг фитнест нэг хаалгаар орж исэн бас их цол болж байгаа байхгүй. Тэгээд өнөөх төд удахгүй өнөөх чинь зүгээр фитнесийнхаа нөгөө сүмнэлт төрник бүрийн дээр зүгдээд эхэлсэн. Нөгөө нэг 200 таягтай ёо гэж ингээд мацдаг шатаар явдаг байсан хүн чинь таяг нь сургаггүй болоод тэгээ надад цуг улсын аваргаар орсон шүү дээ. 49 настай нэмэх 35 ангилалд финалтсан шүү дээ. Нэг ч 10 төлцсөн. Тэгэхээр баянаа бол гайхамшигтай. Тэгээд тэр ямар шазруу ямар юутай хөдөлмөрч. Тэгэхээр ер нь хүн болгонд л боломж байгаад байгааг л манай хоёр харуулад л яваад байгаа юм л. Би бол баянаагаа хамтрагч гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө өөрийнхөө дасгал хийж байгаагаараа надад маш том үлгэр болдог байхгүй. Тэгээд чи байж л да эстрээд ингээд нүдэнд харагдаа байж л да. Би чамаас их урам авдаг байхгүй гэж өөрт нь хэлдэг. Эмэгтэй хүнээс урам аваад гэж ямар юм байдаг. Хаач бас зүгээр байхгүй. Тэгэл хоёулаа нэг үйд ингээд шахав юм болохоор чинь бас нэг орондоо хөөхөн биенээрээ наригал. Яаж тэр нэг нурууны асуудалтай, нурууны мэдрэлийн асуудалтай хүн манайхан өдөр төрний эмнэлэгт очиод хагалуулж шулуулахад бодоод байгаа болохоос биш. Фитнесийн спортоор хичээллээд байнгын тогтмол тэр ачаал авч дасгал хийгээд яаж
нуруу тэр нэг мэдрэлийн судасны нарийн хялгсан судасны харуулт гэжсэн тэр өвчнийг одоо онк ортос мартаад одоо дахиад энэ жил бол сайн ургаар орно шүү. Одоо бэлдэж байгаа. Нэмэгт 45 ангиллал орно. 45 насны ангиллал нь нэмэгдсэн байгаа. Тэгээ одоо яг ангиллалдаа зориулаад гоё бэлдэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр бол бас л манай фитнесийн одоо миний бол бас л нэг бахархлын нэг нь манай баяны анх. Манай хоёр хичээж байгаа. Тэгэхээр олон хүмүүсүүдэд бас яг юм боломж байгаа гэдэг үг нь бол харууллаа л. Өнгөрсөн хавар нэг бичлэг харлаа бас гадны бичлэг л дээ. За. Тэрэгцэртэй залуу өмнөх фитнесээр хичээллэх өмнөх зураг тавиад дараагийн зураг хичээллээд жил үлээ 2 жил болоо зураг тавьж. Хөө нэг авдар шкаф шиг сийлцсэн юм шиг. Сийлцсэн юм шиг гоё залуу болж. Тэгэхээр боломж бас байдаг шүү. Тэрэгцэртэй хүнд хүртэл тий. Тэгээ одоо эх жил ч юм уу дараагийн тусгай хэрэгцээд ангилал тийм залуучууд ч гэсэн ороод ирээсэ. Хүн болгонд энэ зам нь нээлттэй болж байгаа юм байна. Холбооныханд дахин баярлалаа. Тусгай хэрэгцээд иргэд гэдэг бол зөвхөн эрүүл байж байгаа саадсан одоо хүмүүсээс гадна тэр тэрэгцэртэй толгуур ихний бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн бас нээлттэй юм байна л гэж. Дээрээс нь одоо 60 гарцсан гэж өөрийнхөө насыг ингэж өндөрт тооцоод үгүй эмгчүүлээ болцоод авах хэрэггүй. 91 настай арднаагүй дэлхийн рекорд эвдээд гүйгээд байхад бид одоо 60 70-тай гэдэг өөртөө одоо сэтгэл санаагаар гөгшрөөд хэрэггүй булчин чинь л гөгших болохоос биш сэтгэл санаач юм л хөшөөд байхгүй гэж л хэлмээр байгаа юм л да. Одоо ойлооч ах нэлээ удаа ярилцсан. Сайхан усаа уугаарай. Одоо энэ манай подкаст ивент итгэгч гой санаа. Хамаагүй ус ууж болох юм бөгшөө би жингээ хасаад байгаа юм шиг. За жингээ хасахад ус ямар хамаатай. Тэгээ усаа сайхан уугаал. За одоо ойлооч нэлээ удаа ярилцсан та. Юу та ер нь бага наснаасаа ер нь ямар нэг спортоор хичээлж исэн спорт байна уу танд? Оо байлгүй яах. Аль хөдөлгөхгүй хүүхэд наслын ч аль болохоор хөдөлгөөнтэй байсан. Би чинь шуун фабрикт миний бага нас өнгөрсөн. Тэнд бол манай багш Арднагийн Сүхбаатар гэж багш байлаа. Биднүүсийг спортод их дуртай болгосон. Ялангуяа тэр дундаа хөлбөмбөг. Хөлбөмбөг бол манай шуун фабрикийн баг бол хөдөлмөр нийгэмлэгийн наашаа одооны хан уул дүүрэг ажилчны өрөөний хөдөлмөр нийгэмлэгийн авраг мамрагаар хүртэл ордог. Эрдэнэ далай төр тогтгон тэргээд маш сайн тоглодог хүүхдүүд зөндөө байсан. Тэр дунд л би гүйжил явсан. Багасаа бол их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хөлбөмбөгч хүн байж байгаа. Тэгээд бас урлагийн хүн болоо. Бас чөлөө төр барилддаг. Үндэсний бүхэн бишээ жуда бүхэн юуны нийгэмлэгийн аваргаарч орж явах шиг. Тийм Тэгвэл спортын суурин дээр гинт урлагийн хүн болоод одоо буцаад спорт руу хувираад байгаа юм байна шүү дээ. Ерөөсөө л хоёр замтай. Спорт нэг бол урлагч гэсэн. За тийм байна. За юу байна? За одоо хоёлаа холбооныхоо талаар нэг жоохон ярилцъя. Энэ жил нэрээ 80 жил гэсэн. Одоо IFBB холбооны 80 жилийн энэ жил төхөж байгаа. За тэгээд энэ жил IFBB холбооны 80 жилийн төхөж байгаа учраас Монголын бодит физикийн хөгжлийн холбоо маань мистертэй машины шагналтай байгаа. За манай холбооны ерөнхийлөгч Амар сайхан дарма одоо энэ холбооч одоо холбооны нэр өөрчлөгдөд 3 жил болчихж байгаа шүү дээ. Тэгээ Амар сайхан ерөнхийлөгч маань аваад холбоогоо маш сайхан удирдах явж байна. Маш сайхан цэгт замбраатай болгож байна. Залуу тамирчдад маш олон боломжууд нээгдэж байна. Тэгээд одоо жилээс жил тэмцээн уралдаанд оролцож байгаа залуучуудын тоо хүртэл бүр бага тоогоор биш шүү 50 60 100-аараа нэмэгдэж байгаа. За тэгээ IFBB-ийн дэлхийн аварга чинь 204 орн оролцдог. За энэ жилийн жишээлбэл IFBB-ийн дэлхийн аварга чинь за эрэгтэйчүүдийн дэлхийн аварга болохоор 690 тамирчин. Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга бас 500 хол гарын тамирчид. За тэгэхээр чи ингээд 1200 тамирчид оролцдог ийм том тэмцээн баггүй. За энэ том тэмцээнээс чинь манайх ч одоо цогтоо маань нэг хүрэл медаль авсан. Аюурцэд маань нэг хүрэл медаль авсан юм амжилттай. Аах өөр одоо бас одоо дагуул холбоонууд байна шүү дээ. Дунд нь одоо фитнес челленж гэдэг IFBB-ийн холбоог дагаж явж байгаа тийм фитнес челленжийн дэлхийн аваргаас бас багаараа нэг мөнгө медаль авсан байгаа. Нодон таны ордог юм уу? За тэгээд дээрэс нь 2
3 хүрэл медаль авсан. Ийм амжилттай л явж байгаа. Ер нь бол IFBB-ийн дэлхийн аварга маань бол ер нь бол маш өндөрлөгт байгаа зүйл гэж би боддог байхгүй хувьдаа. Тэгээ манай холбоо одоо жишээл залуучуудаа дэмжих одоо beginner гэж ангиллууд байгаа шүү дээ. Fit model beginner гэдэг анх удаага одоо ямар нэгэн байдлаар тэмцээн оролдоноос медаль авч үзээгүй анх удаага орж байгаа хүмүүсүүд ордог. Месс эцэг beginner гэдэг бас ангил байгаа. Бас яг муу адилхан анх удаага тэмцээнд оролцож байгаа болно. Ямар нэгэн тэмцээнээс медальт баяр шагналанд тодорхойлж байгаа тийм залуучууд маань оролцож явагддаг тийм ангиллууд байгаа. Тэгээ улсын аварга бол ерөнхийдөө дунджаар нэг 300 гарын тамирчид давхарсан тоогоор тэмцээн оролдон явагдаж байгаа. Сонсогчдод сонирхуулахад манай энэ хөтлөгч энэ бид мөндө гэж авгаалдаг. Мөнхөрдөн багш маань нодон 25 оны намар болсон фитнес челленжийн дэлхийн аваргын мөнгөн медальтай дамирч байгаа. Даруу ингэж сайн төлөвлөөгүй юм ягаа яриа. Тоцсож хэлэхгүй бол өөрийгөө тойруулаад өгөх гэдэг. За тэгээд та бол өөрөө хэдэн наснаас улсын аварга, улс хотын аварга яг энэ фитнесээс за би яг фитнес спортоор хичээлж хэлсэн гэвэл 2011 онд хамгийн анх зааланд орж яг нөгөө өсөг үзүүрсэн гэдэг шиг нөгөө төмөртэй анх танилцж ирсэн. 15 жил болж байгаа. 11 он. Тэгэхээр ч одоо 15 жил болчихж байгаа гэсэн. Тэгээд би 2018 онд анх Монголын бодибилдинг фитнес хөгжлийн холбоо гэж багт месс эцэг ангилд Улаанбаатар хотын аврагт орж. За анх удаага тэр ангил маань их олон залуучууд орлоо гэж 25 залуучууд орж нэг 4-р байрын шагнал хүртчихсэн. За тэгээд тэр цагаас хойш ер нь бол яг гадааддод гэж бас явж байгаа. Тэгээд 23 оноос хойш ер нь яг тэмцээн оролтоонд тасралтгүй ороод тууштай явж байгаа. Дээр би энийг бас нэг тавьчмаар санагдаад таны нэг олон медальтайгаа энийгээ сууж байгаа нэг зураг надад байдаг байна. За. Тэр медалийн тоо хэд болсон би тоолоод исэн сүүлдээ тоо галцсан. За тэр чинь яг дан фитнесийн медаль нь бас нэг 10 тайл байгаа. Бусд нь нөгөө бусад дагалдах пауэрлифтинг гэдэг юм уу, гараар таталт гэдэг юм уу, тэр спортуудын медаль. Тэр медаль донд 20 гарын юм байгаа. Фитнес челленжийн дэлхийн аваргын мөнгөн медаль бол онцгой том янзын юм байт юм лээ тий. Гоё медальтай тий. Гоё медаль хэлээ. За совдоо бол яг нэг сайхан түүхтэйсэн. Тэгээд. За тийм байна. За ерөнхийдөө бол хоёлаа яг спортын одоо энэ яг спортын зам л одоо нэг улсын аврагт яг одоо нэг 90 хоног бэлтгэж байгаа бэлтгэл байгаа шүү дээ. Тий. Одоо яг нэг юм 60-70% тавтай яваад байгаа байхгүй юу? Тэгээд та нэг яг нэг юм төрж байгаа сэтгэлдлийнхаа талаар нэг ярьж өгөөч. Тэгээ энэ одоо магадгүй энэ тусгай хэрэгцээтэй иргэд маань яг ингээд тань шиг энэ замналаар ингээд бэлтгэх юм бол яг яавал сэтгэл зүйн яг ямар нөхцөлд байж иж бас тэмцээнд бэлтэж болмоор юм бэ? Та нэг өөрийнхөө төрдөг мэдрэмжээс нэг хуваалцаач. Тий яг зөвхөн бас нэг тусгай хэрэгцээд гэхгүйгээр би бас үеийнхэндээ зориулж би ч одоо юу одоо үеийнхнийга загнах гэдэг юм уу, үрээлэх гэдэг юм болчиход байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л ялна гэсэн сэтгэл зүй гэдэг шиг би чаднаа л гэж бодох хэрэгтэй. Таны булчин бол хөгжихгүй биш, хөгжнөө. Би бол анх юу булчингоо хөгжүүлэх гэж орж ирээгүй шүү дээ. Сайхан эрүүл болъё л гэж орж ирсэн. Одоо ч гэсэн тэр эрүүл болъё гэдэг том зорилго бол хэвэндээ байгаа. Тэр дунд бол наа нэг за нэгэнт фитнесийн зааланд ороод ирснэх залуучуудыг дагаад тэмцээнд тоосонд нь дарагдаад үзье л гэж бодож явж байгаа. Тэгээ одоо бол энэ жилийн хувьд гэх юм бол 90 хоногийн бэлтгэлийн үндсэндээ 3-2-т орчлоо. Одоо ганцхан сар хугацаад одоо. Нэг сарын хугацаанд одоо бушуухан нэг сар дуусаасаа л гэж бодож байна. Өдөр болгоны нэг юм төрдөг сэтгэл байна уу танд? Одоо жишээлбэл надад бол за одоо яг энэ өдрийг л гэдгийг би 30 өдрийн зөвхөн за өнөөдрийг л давчий гэдэг мэдрэмж чинь маргааш яг дахиад давтагдж байгаад энэ хугацааг туулж байгаа шүү дээ. Надад бол тийг санагддаг. Би 30 хоног тэсэндээ гэж бодхоос илүү за өнөөдрийг л маш сайн өнгөрүүлчихвэл гээд өнгөрүүлж байгаа шүү дээ. Маргааш яг адилхан хичээн тэгээд үр дүн дээр очиж байгаа учраас яг танд бас нэг өөрт хувьд төрдөг мэдрэмж байна. Өчигдөр би яг нөгөө бэлтгэлтэй байж байгаа толинд баянаага харахгүй. Тэгсэн чинь нэг юм бодчихсон шүү дээ. 3 жилийн өмнө толинд ингээ хараад
дасгалаа хийгээд ингээ байж хахад юу бодчихлаа гэж бодоод. Юу тэмцээ мантай байсан шүү дээ. Гэсэн чи юу вэ 3 жилийн дараа гэсэн чи одоо нөгөө 2 сая таягтай хүн бас бэлтгэлээ хийсэн, би бэлтгэлээ хийсэн. Үний амьдрал мөнч баян юм да гэж. Яаж алхаж сурах вэ гэж бодож исэн хүмүүс чинь тэр дунд нөгөө тэгэлж унчих гал дасгал хийж байгаа хүний хөл гаранд орчих гал нэг л өргөж байгаа төмрөн доогоор сургачж унчих гал яваад исэн хүн чинь. Гэхдээ одоо тэмцээ юмцэн ч гэх шиг фозны бэлтгэл хийсэн зогсож байдаг. Тий. Бэлтгэл хийсэн зогсож байгаа шиг амьдрал мөнч баян юм да. Тэр би яг тэгж бодсон шүү. Тэгээ одоо нэг сар үлдлээ юу байх вэ? Би 90 хоногийн 60-ын давчлаа одоо дахиад 30 хоног. Одоо 3-1 нь үлдсэн. Тэгэхээр одоо нодингийн алтан гэрэл энэ жилийн алтан гэрэл хоёр өөрчлөгдсөн байх ёстой л гэж би үзэж байгаа хэрэг чийж байгаа тий. Тийм өөрчлөгдсөн ч байх ёстой. Тэгэхээр 5 сарын 24-нд Крокус ивент холд Монголын бодибилдинг физикийн хөгжлийн холбооны улсын аварга шалгаруулах Мисс Мистер 2026 тэмцээнтэй энд ирж өргөн олноороо хуржиж одоо залуучуудыг дэмжиж ар гэрээ анд найз нөхдүүдээ дэмжиж сайхан алга ташлтай илгээ хий ялдамд хинд чиг боломж сонголт бол үргэлж нээлттэй байдгийн шүү гэж л хэлмээр байгаа. Тэгээд энэ бол хүн болгоныг заавал фитнесээр хичээл гэсэн үг биш. Өөрсдөө сонирхол хоббигоо бүр ажил болгооч. Тэр нь бол шатар даамч байсан болно шүү дээ. Энд чинь бол оюун тэрхний оюуны фитнес болог. Тэгэл өөр юу гэдгийг теннисмэнс тэр сакс хөлбөмбөг юу гэдгийг тэгж өөргөө нийгмийн идэвхтэй амьдрал, эрүүл амьдралын хэв маягийг сонгооч л гэж. Нийтийн биеийн тамираар хичээллэчээ гэдэг өөрөөр хэлээд байгаа юм тийм ээ. Нийтийн биеийн тамир нь өөрөө хүний биед ямар их өөрчлөлт өгж болд юм бэ гэдгийг л Энэ нь бол одоо энэ подкаст үндсэн зорилго байгаа. Миний ойлгосноор бол тэгээд энэ IFBB-гийн 80 жилийн ойгоор Монголын бодибилдинг фитнесийн холбооноос үзэгчдтэй барьж байгаа өргөн том бэлгэний нэг нь бол энэ болог нийтийн биеийн тамираар бүгдээрээ хичээллэх энэ том уриалга тэр алдсан гигийн санаа өөртөө агуулсан энэ подкаст болго л гэж би бэлэгшээж ойлгож байгаа. Тэгээд хоёул одоо тэр нөгөө таач түрүү жил нэг тайзан дээр хитэн хүн сахартай байна гэж хэллээ. Тийм Монголд нэг зүгээр алтан бус тоогоор 300 мянга. Тийм тэгээд тэр 300 мянган хүн яг манай алтан гэрлэх шиг ингээд яг сахара хянаж сураасаа. Тий. Хөдөлгөөний ач холбогдлыг мэдээсэй. Дуртай идж ухамаа биш. Хэрэгтэй юм идж угаасаа. Би хаанда. Тэгээд энэ булчин чи хөдөлгөөн тах тусан баярлан, томрно. Тэр ч одоо баярлж байгаа хэрэг. Хөдөлгөөн таны амьдралд, миний амьдралд ямар чухал юм бэ гэдгийг л энэ танхимд орж ирэх мэдрэх болно. Шаардлагатай бол Facebook хаягаар юм уу одоо манай фитнес зааланд хүрэлцэн ирээд нэг бол Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоогоор хаяг усаар нь ороод тодорхой мэдээллүүдийг дасгал нормуудыг авч болно. Энэ спортоор хичээлдэг хин ч гэсэн танд бол зөвлөгөө өгөхдөө бол цааргалахгүй баха. За тэгээд Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооныхоо улсын аврагт бэлтэж байгаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Яндангийн алтан гэрэл ах манад бидний ярилцлагт сайхан саатад сайхан буу хаалсанд бас баярлалаа. Таны тэгээд пал хийгээл явчлаа шүү дээ уучлаарай. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тамирчин алтан гэрэл ахтай гэх гэж байгаа байх гэж бод. За тэгээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тамирчин алтан гэрэл ах минь улсын аврагын тэмцээнд маш том амжилт төсөе. За тэгээд нийт тамирчдтай бас улсын аврагтаа бэлтэж байгаа нийт тамирчдтай бас маш том амжилт төсөе. Тэгээд бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт маань бас олон сонирхолтой зочид өргөдөж ярилцах төлөвлөгөө гаргасан байгаа. За тэгээд их баярлалаа. Та бүдгийн цаашдын ажил улам их амжилт хүсье. Бүх нийтээрээ сайхан эрүүл энх байх болтугай. Монголын өрс маш олон болтугай гэдэг шиг монголчууд бүгд эрүүл сарвал сайхан амгалан байх болтугай гэж эрүүлийг танай подкастаар дамжуулаад үсэх байна. За баярлалаа.